соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зөвтгөлтөн Балчин жавын долгио. Миний амьдралд бас нэг юм одоо их дурсуучтай нэг явдал байдгийг. Энэ юу гэвэл нөгөө Ялла гэдэг хамтлаг Узбекийн энэ хамтлаг Монголд ирдээ. Тэгээд би нөгөө нэг Норс Монголын Норс хэлээр бичлэг сэтгүүлч гэдэг утгаар одоо редакцаасаа танил таваад тэгээд энэ Монгол хугацаанд дагалдах ирэх болж аваад тэгээд би Ялла хамтлагтай үндсэндээ бараг 7 хоног хамт байсан юм гоё болсон би. Тэгээд энэ залуучууд бүх залуучуудын театрт нэг цугласан одоо ийм байдлаар бол нэг тийм гадаан бужигнсан ерөнхийдөө Монголын тэр үеийн залуучууд бидний зүрхийг бол үнэхээр зүрхсэтгийг үнэхээр эзэмдэж чадсан ийм хамтлаг. Тэр болгон одоо том хамтлагууд бас ирээд байхгүй. Тэр игнэн дотор бол хамгийн одоо орчин үеийн залуучуудын ярьдаг лаг нь бол Ялла байсан гэж би боддгийг. Яллагийн тэр нэг юм одоо бодоход тийм этник үндэсний тийм хэв шинж агуулгаар их яруу тод ашиглаж рок хөгжим гэж ярьж шүү дээ. Pop хөгжим. Гэхдээ одоо тийм хамтлаг яаж тоглож болдог. Тэгээд тэр ситар, энтгийн ситарыг ашиглаад тоглосон. Тэгээд Фарух Закиров гэж ямар гоё тийм боловсралтай ийм одоо мундаг уран бүтээлч одоо хүртэл байдаг. Тэгээд би нэг Закировын гэрүүл гэдэг бас мэднэ л дээ. Одоо Батэр Закиров гэдэг тэр манай гэртээс байдаг пенсионууд дотор Батэр Закировын нэг тийм Нанси Закирова гэдэг одоо Наталья Закирова гэх юм да. Энэ бол нэг тийм мундаг Узбекийн тийм сэхэтэн гэрүүл. Тэр үеийн Узбекийн дарга байсан Рашидовтай одоо Закиров энэ найзалдаг хамтран уран бүтээл хийдэг ийм тийм эрхэмсэг гэрүүл байсан. Тэрний одоо өнөөдөр ч хүртэл тэр зарим ачцэн одоо тэр voice төсөлд орсон мундаг дуулаад байгаа тэр Закиров ч тэдний дурсаад тэгээд би сандгийн тэр Наманганские яблоки зреют даром на приезд гэдэг чөлөөний гоё үгтэй тэр нэг Узбекийнхний тийм одоо үгэн хүртэл тийм их гоё хэлдэг үгдийг утгах агуулгатай. Тэгэл тэрний одоо хамгийн бага хүн Фарух Закиров. Фарух Закировын Ялла хамтлагийн халагч байсан. Тэгээ энийг би яагаад яриад байна гэхээр тэр үед бидний бас нэг юм үеийнхэн дунд последняя поэма буюу Сүүчийн найр гэдэг дуу маш их модонд орсон тийм түүх юм аа. Энийг бол одоо сүүлийн үед бол элдв янзын хувилбараар дууссан. Энэ Ребниковын зөвлөлт Оросын алдартай тийм хөгжмийн зохиолч Ребниковын зохиосон дуу шүү дээ. Энэ шүлэг нь болохоор Рабиндранат Тагорын тийм Орос хувилбарын одоо Сүүчийн найр гэж последний поэма гэдэг. Энэ нөгөө нэг юм миний нөгөө нэг амьдрал их гоё одоо тийм инээмсэглэл хамтлагийн маань үерхэл нөхрөл анх ингээд нөгөө нэг тоглож исэн бидний тийм дурсамжийг өнөөдөр ингээд дурсмаар санагдсан учраас би энэ дууг яриад байгаа. Тэр 81 оны шинэ жил манай хамтлаг ингээд дөнгөж нэг ингээд гоё тоглоод тэгээд загварын хувцас загварын шилмэл загварлын ордон шүү дээ. Одооний тэр ахын үчирийн комбинат гэж сүүлд нэрлэдэг Цэнцрэнгой гэдэг байлаа. Одоо тэнд бидний найз нар болох одоо оюун цэцэг байна. Туяа, Жамсан туяа тийм отгоо ингээд одоо манай архитектор Батчив юу хийгээл загвар өмсөөл тэр үеийн нэг тийм бид нар нэг юм загварынхантай бас ингээд гоё хавирхан шоунууд маавнууд хийгээд тэгээ бид нарыг нэг юм сахин хүртгэнүүдээр ойж ойсон түүх байдгийг.
хувцсаагүй байх юм. Тэгээ тэр күүртгнүүдээ өмсөөр бид нэг юм сансрын хөлөг шиг одоо юм дээр суудсан. Тэрний будын жаргал найруулсан байдгийг. Одоо тэр бичлэг нь бас байдгүй харамсалтай. Бас л арилгаа хийсэн. Яагаад арилгаад байдгийг ерөөсөө одоо эргээд ярихад бол жоохон гонигтай бас л төрүүчийн нөгөө нэг 67 оны концерт шиг юм яригдахад одоо арай тэгдэггүй болов гэж би боддог. Одоо бол мэдээч техник хөгжсөн. Тэр шинжлэлийн шин инээмсэглэлийн нэг тийм концерт гарч бид нэр яас их баярлж байгаа гэж одоо би дурсаж байна. Тэр шин бид нэр ингээд последняя поэмаг бас дуулаад анх. Тэгээд тэр последняя поэмаг одоо монголчуудад хүргэхэд бас тодорхой хэмжээний одоо хөв нэмэр оруулсан байдаг болов гэж боддог. Хожим хаан би энэ дууг бас монголчууд одоо Тагорын тэр айхтар гоё шүлгийг монгол хэл рүү хөрвүүлж киви дуулсан байдаг. Өнөөдөр бол би та бүхэнд ориг гэж ярьдаг шүү дээ. Яллагийн одоо яг тэр цитаттай 81 онд тэгж тэр чинь бас нэг шинжлэлийн үеэр гардаг нэг тийм гоё үдэш. Тэгээ яллага одоо та бүхэнд үзээсэй гэж сонирхолтой гэж байна. Алексей Рыбников на стихи Рабиндраната Тагора в переводе Аделины Адалис «Последняя поэма». Нет мне дороги, мой брошенный край. Если увидеть пытаешься издали, не разглядишь меня, не разглядишь меня, друг мой, прощай. Я понимаю, и время несет меня с края на край. С берега к берегу сотни мили, друг мой, прощай. Знаю, когда-нибудь с дальнего берега давнего прошлого ветер весенний ночной принесет тебе снова от меня. Ты погляди, не осталось ли что-нибудь после меня. Полный забвения на после окраине жизни твоей. Ты погляди без отчаяния, ты погляди без отчаяния.
это истина. Смерть, побеждающий вечный закон, это любовь моя. Смерть, побеждающий вечный закон, это любовь моя. Ветер ли старое имя развеял? Нет мне дороги, мой брошенный край. Если увидеть пытаешься издали, не разглядишь меня, не разглядишь меня, друг мой, прощай. Наяад онд перестройка гэдэг би одоо энэ зөвлөлтийн нөлөөгөл түрүүн бас дурдж ирсэн. Ерөнхийдөө шинэ жил маань тийм одоо Оросоос уламжилж орж ирсэн баяр шүү дээ. Энэ бол тийм олдмол төрмөл биш олдмол одоо баяр шинжлэлийн утга учиртай. Энэ Сталин нөгөө зул сарын баяр гэдэг одоо Крисмас гэж яриад байна шүү дээ. Энэ зул сарын баяр чинь асар их өргөн дэлгэр тэмдэглэгддэг. Католик шашнитны хувьд бол одоо тэр хэрээр үнэн алдартны шашныхан бас тэмдэглэдэг. Одоо ч Оросууд хуучин шинжилгээл Старый Новый год гэдэг 1 сарын 13 хүртэл тэмдэглэдэг юм уламжлал байдаг. Тэгээд Сталин бол ард түмний мэдээчийн хэрэг одоо тэр өсөл эрмэлзлийг дийлэхгүй. Тийм учраас одоо энэ гацуур модын үлдээчихээ яг хөө ингээд ногоон гацуур мод нь байж яг тэр дээдлийн 5 хошууг нь үлдээчих гэдэг. Одоо 5 хошуу нь манай Кремль оюуны зөвлөлт одоо засаглалыг яасан улаан 5 хошуу шүү гэдэг. Тэр нь бол яг үний хэрэг дээр бол Вифлеем 5 хошуу. За тэгэл энэ бэлгнүүд ингээд байж штэ. Энд чинь нөгөө нэг бяцхан Христэд Волховчууд өгдөг бэлэг. Тэрний тэр үлдсэн. За тэгэл энэ гацуур мод нь одоо яг хоо тэр нэг актер одоо юу байхгүй юм чинь гэр орондоо барьж болно гэдэг. Тэгээд тэр ясан нөгөө Монгол руу дамжаад ороод ирсэн. Тэгээд шинжлэгийг бол ерөнхийдөө тийм Европ маягийн шинжлэгийг бол анх агуу их нацаг дөрж нарын залуучууд бас тэмдэглэж ирсэн байдаг, түүх байдаг. Тэгээд төрхий тэр хэрээр бүгдөө бас одоо асуудалд ороод ерөнхийдөө айхтар мохоо хэлмэдлэр бүгдөө одоо Орогийн мөнх хосыг үзүүлсэн юм гонигтай түүх байдаг. Тэгээд тэр хэрээр тэр гоё баярлж ирсэн одоо уламжлууд нь Монгол руу орж ирээд ингээд ерөнхийдөө энэ баяр бол одоо Монголын нэг баяруудын нэг болсон. За тэгээд альва баяр чинь нэг тийм символик бэлгэлүүд нь гэж болохоор энэ гоё гацуур мод миний одоо баг байхад манай гэрт дандаа амьд гацуур засдаг гэсэн. Тэгээд одоо боддгийг экологийн хувьд бол энэ аав маань одоо хаанаас юм мод зод яадаг байсан бол доо гэд. Тэгээд сүүлд нь бодохны жижигэн гацуурууд монголчууд бас нэг олоолаа биш юм шиг болдог байсан байгаа юм. Тэгэхдээ тэрний юу гайхамшиг нь юу гэхээр тэр үнэр тэр гацуур модны одоо үнэр гэж гоё юм байна. Тэгээд энэ шинжлийн түүх бол одоо ийм учиртай. Тэгээд тэр Монгол маягийн өвлийн өвгөн бий болж би одоо энэ ардын шишин Омсронгоотой нэг бус одоо ярилцлага хийжсэн. Омсронгоо бол сүүлдээ бид нар хамаатан садан болоод ингээд
Гомсронгоо бол одоо энэ Гинсийн номонд орохоор юм одоо өчнөө жил дараалан жил болгон өвлийн өвгөн буюу Санта Клаус хийсэн юм шүү дээ. Тэгээд ಈ Гинсийн номонд бас одоо оруулах юмсан гэж хөөцөлдөж үзсэн. Ер нь бол асар их материал цуглуулах хэрэгтэй байт юм байлээ. Баримт одоо жил болгоны тэр юунуудын цуглуулах учраас хүч мөхссөн. Үүндээ бол ер нь бол дурсаж явах хэрэгтэй гэж би боддог. Тэгээ энэ өвлийн өвгөнд гомсронгоо дөрөөр бол бид хүүхэд одоо бидний үеийнхэн бидний олон үеийнхэн одоо зүрх сэтгэлд нь хоногшиж үлдсэн юм гоё дүр гэдгийг бас энэ хэлчихэн зүгээр болоо. Тэгээ би түрүү нөгөө ярьсан нөгөө Оросын телевиз Оросын одоо урлаг соёлын нөлөө их нөлөөлдөгөөс учраас бид нар одоо ямар шинэ юм гарна тэр бүхнийг их соргоор хүлээж авахыг хүсдэг байсан тийм цаг. Тэгээд тэр перестройк руу эргээд ороход одоо тэр нэг Оросын тэр зогсон байдалд орсон байсан үзэл сурталчид маш тийм одоо хэцүү тийм нөхцөлд орсон байсан. Манайч тийм ерөнхийдөө тийм болж ирчихсэн. Бүх юм ингээд нэг тийм намг шиг юмд орсон. Тэгжэтэл тэр өөрчлөн байгуулалт гэж одоо ил тод байдал гэдэг Горбачев гарч ирээд тэгээ би тэрний 87 оны шинжлэгийг ерөөсөө мартдаггүй. Оросын телевиз гэж ерөөсөө бүр ингээд эргүүлээд тавьсан юм шиг юм сонин шинжлэлийн програм гараад. Тэгээ тэрэн дээр одоо Оросын рок одууд ингээд анх одоо бидний шүтдэг одоо Макаревич, Грацкий одоо voice шүүгч хийдэг Оросын voice шүүгч хийдэг Альберт Грацкий гэсэн ингээд залуу байсан. Тэгээд ингээд төв телевизээр нь гараад тэгээ би хожим хаан Макаревичтэй одоо миний найз баяр эцсийн сайд байхдаа намайг Макаревичтэй уулзуулах юм гац завшаан тохиож Макаревичтэй ярьжсэн түүхийг өөр ганцхан тэр хэсгийн дурсад Горби бид нарыг одоо Подвалаас гаргаж ирсэ гэж ярьсан юм яриа байдгийг. Тэр үед яг тэр 87 он Замыкая круг гэж нэг дуу анх гарч иж цөмрөл болж ирсэн. Тэрнийг манай үеийнхэн санаж байгаа. Тэр дууг өнөөдөр та бүхэн сонирхоо бай. Вот одна из тех историй, о которых люди спорят. И не день, не два, а много лет. Началась она так просто, не с ответов, а с вопросов. До сих пор на них ответа нет. Почему стремятся к свету все растения на свете? Отчего к морям спешит река? Как мы в этот мир приходим? В чем секрет простых мелодий? Нам хотелось знать наверняка. Замыкая круг, ты назад посмотришь вдруг. Там увидишь в окнах свет, сияющий нам вслед. Пусть идут дожди, прошлых бед от них не жди. Камни пройденных дорог сумел пробить Росток. Открывались в утро двери и тянулись ввысь деревья. Обещал прогноз то снег, то зной. Но в садах рожденных песен ветер любит, пыл и весел. И в дорогу звал нас за собой. Замыкая круг, ты назад посмотришь вдруг. Там увидишь в окнах свет, сияющий нам вслед. Пусть идут дожди, прошлых бед от них не жди. Камни пройденных дорог сумел пробить Росток. Если солнце на ладони, если сердце в звуках тонет,
соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зөвтгөлтөн Балчин жавын долгио. За нөгөө шинжлэхийн түүхийг үргэлжлүүлэхэд ерөнхийдөө Монголын дууны урлагдууд хачин гой гайхамшигтай дуунууд маш их байдаг. Одоо инээмсэглэлийн хувьд бид нар инээмсэглэл нөгөө дарам цагтгаан шин гарсан жилдээ шийдгэр амжилт гаргаад гэдэг ингээд нэг гоё дуу тэрнийг тийм кантри маягаар тоглож ирсэн нэг өнөөдөр бас дурсмаар санагдлаа. Гэх мэтлээ ингээд одоо шинжлэлийн вальс гэдэг юм уу маш олон дуу байдгийг монголчууд бид энэ шинжлэлийн баяр болгондоо дуурч идэг, дурсж байдаг. Ийм гоё аялгау нэгсгэлж байдаг. Тэгээд тэр олон дуун дотор бол одоо би өнөөдөр та бүхэндээ Саран туягийнхан дуулсан шинэ жил ирлээ гэд Хөрлөбаатарын шүлгээр захиалсан. Энэ дуу ягаад надад их дурсгалтай байдаг гэхээр миний хэн захын тэгэхэд төрчөөд нэг нас хүрээгүй манай гэрт нөгөө тэр үед рок попын гэдэг нэг юм өвлийн өвгөн цасаа хоёр айл хис явдаг нэг юм гоё нэвтрүүлэг хийдэг байсан. Тэр нэвтрүүлгийг одоо сэргээх хэрэгтэй гэж би боддгий. Тэр нэвтрүүлгээр манай гэрт ирээд тэгээ би нэг дурсгалтай учраас энэ дуу өнөөдөр шилж бас та бүхэнд сонирхолтой гэж бодсон. Энд тийм одоо 15 6 жилийн өмнөх дурсамж юм байна. Тэгээд би энийг ямар утгаараа яриад байна гэхээр энэ бол түн буман шинжлэлийн сэдвт гоё монгол дуунуудын бас нэг яхахгүй юм байна. Тийм дуу гэдэг байсан.
За би түрүүн нөгөө ярьж ирсэн энэ инээмсэгэл хамтлаг энэ шинжлэр бол бас хөөрхөн тоглолтууд хийчихнэ тэр үед. Тэгээ яг өнөөдөр их шиг ингэж өнөөдрийн рок попын бол бас их хацтай залуучууд. Өнөөдөр бол ингээд одоо зах зээлийн нийгэм шилжснээр мөнгө олж болж байна. Мөнгө муугүй болж байна тийм ээ. Гэтэ яг сүүлийн хэдэн жил нөгөө эдийн засгийн хамрал болоод бас монголчууд мөн тэр болгон гоё тансаг очир утгагүй дээр тансаг явуулахгүй хийж чадахгүй байна. Тэгтэл ер нь баярлагаараа баярлаад нөгөө гоё мандарины өнөр нөгөө нэг гацуур мод нөгөө нэг гоё шинжлэлийн вальс энэ бүхэн маань ингээд хадгалагдаад үргэлжлээд явж байгаад би их баяртай байдгийг. Тийм хотын одоо унган 2 дугаар үеийн хүн шүү дээ. Би унган хүүхдийн хувьд бол энэ баяр бол надад их амттай айгүй тийм сэтгэл дулаахан тийм баяр байдаг. Мэдээж хэрэг би үндснийхээ сайхан баяр боломжтойг бол хүндтгэж таарна. Одоо тэр баяруудын дотор инээмсэг шинжлэлийн баяр бол миний хувьд бол их тийм гоё баяр байдаг. Тэгээд тэр утгаараа одоо энэ бол бас л нэг хотын соёлын нэг том бэлэгдэл. Өнөөдөр одоо энэ баяр маань юм төгөлдөржиж зүгээр зарим талаар ингээд улс төржүүлээд улаантан цагаантан болж тавлаад хэн илүү явуулах гэх үү гэдэг юм уралдаан яваад байгаа жоохон гонигтай байдаг. Гэхдээ энэ бол нөгөө гэр бүлийн баярын хүүхдийн баярын гол утга учирыг ерөөсөө тийм бүдгэрүүлж чаддгүй гэдгийг би бол мэдэрч явдаг. Тийм учраас энэ бол манай нэг тийм гоё одоо монголчууд бидний нэг л тийм уламжлал гоё баяруудын нэг яа харахгүй юм байна. Тэгээд энэ шинжлэлийн сэдвэр одоо би бас мөхс уран бүтээл хийдгийн хувьд бол нэг бус дуунууд зохиох гэж оролцсон байдгийг. Тэрний нэгэн жишээлбэл одоо наран цунтай нээж Бадрууны хөө тэр энэ санаж байна уу гэж уг би үгийн зохиосон. Тэгэхдээ тэр үгэн дотроо би нөгөө нэг юм дурсамжийнхан одоо тийм санаж явдаг юмудаа бичсэн юм одоо сонсох гэж оролцсон юм орлого байдгийн. Тэгээд жишээлбэл залуу дандаа явахдаа ямар юм бидэнд их үнэтэй зэнтэй байсан тухай тэгээ өгүүлбэрээр бас өгүүлье гэж бодсон. За тэгээ Ангермагийн маань одоо 68 он гэдэг дуутай ингээд синтез бафер хийгээд киви дуулсан юм шинжлэлийн уур амьсгалтай юм хөөрхөн дуу болсон байдгийг. Энэ дууг өнөөдөр бас энэ өнөө шөнө урын сандаа бас оруулчих гэж зорилоо. Тэгээд энэ дуу та бүхэнд бас гоё тийм дурсамжийг сэдрэж өгөх үү гэж найдаж байна.
дурсамжийг танилцуулъя. Тэр нэгэн өвлийн мөдөш үнэхээр ад жаргалтай, гайхамшигтай байж үлээ. Бид хизээч мартахгүй тэр өвлийн мөдөшийг. Санаж байна уу тэр өвлийн мөдөшийг? Цаг хугацаа улиран одоход бидний үлэм мартагдах дурсамж зургийн цонгод. Энэ бүгд нийлээ зөвхөн бидний баяр цэнгэл аз жаргал байлаа. Шинжлэлийн энэ тэр инээмсэглэлийн тухай ярихад бид нар ингээд одоо яолкийг яаж хийдэг байсан би нэг тавчхан бас дурсъя гэж бодож байна. Энэ чинь нөгөө нэг 80-аад он юм байгаа юм. Тэгээд ингээд албан газрууд одоо яолко хийдэг. Тэгээд жишээлбэл гадаад худалдааны яамны яолк гэдэг юм уу. Эсвэл мэдээлэл радио телевиз улсын орны яолк. Эсвэл шинжлэх ухааны техникийн улсын орны яолк гэдэг. Бид нар нөгөө нэг бүгдөө одоо сайн дурын уран сайхан гэж явдаг байсан. Ерөнхийдөө
ихэнх нөгөө мэдээлэл радио телевиз улсын хооронд харьяалагддаг байсан учраас радиогийн нэрийг инээмсэл хамтлаг гэж ерөнхийдөө одоо оглдог. Яг тэгвэл тэнд студид одоо болцсон ихэнх бичлэгүүдээ хийсэн учраас нөгөөтэйгөр ган хуйг маань шинжлэх ухааны техникийн улсын орон одоо майдар даргын улсын орооны хүн байсан учраас тэр шүүтэй хорооны явуулах болохоор нэг майдар дарга нь ирдэг учраас майдар дарга чинь биднийг бас нэг удаа үзээд одоо та нар ингээд ийм хамтлаг байгуулах хэрэгтэй гэдээ бидэнд бас хөгжмөөр тусалж ирсэн учраас бид нар тухайн үедээ шүүтэй хорооны явуулах шүүтэй мэдээллийн төвөө явуулах болохоор шинжлэх ухааны техникийн улсын орооны дэргэд инээмсэл хамтлаг болчдөг. Ийм нэг холбоо шиг одоо бодоход хөөрхөн тэгээд дор бүрнээ одоо янз бүрийн байдлаар аргалаад ингээд явдаг байсан юм дурсамж байдгийг. Тэгээд тэр үе чинь тийм айхтар мөнгө төгрөг өгж болдгоо. Бид нэр мөнгө төгрөг өгж болдгоо. Ерөнхийдөө арх одоо натураар нөгнө гэж ярьдаг шүү дээ. Тэгээд одоо залуу хөгжим дуртай, урлаг дуртай байсан чинь тэгээд тэр шан юуны явах вэ гэдэг ингээд ерөнхийдөө залуудаа тоглож лээ, дууж лээ гоё байсан. Бидний шиг бүгдөө нэг 20 хэдэн настай залуучууд байсан учраас ер нь бол ядарн барина гэж мэдэхгүй. Тэгээд заримдаа бас 2-3 тоглолт төр хийчдэг байсан шүү. Тэгээд одоо эргээд санахад хийм цэвэрлэгийн дараа Бата гэж бид нэр яадаг найз байсан. Бата маань одоо бид нар яаж одоо тэр үед тийм бэлэн мөнгө өгч болдог аргалж ирсэн нэг тийм кэшер гэж ярина шүү дээ одоо. Тэгээд тэр чинь нэг хүн болгон тоогохлоор нэг 100 төгрөг хавцаа болчих. Тэр үеийн 100 төгрөг гэдэг чинь их мөнгөө. Гэртээ аваад ороход бол одоо бөөнд одоо юу болно шүү дээ. Тэгээд ихэнх нь гэр бүлтэй болсон ялхуунаа төвхтөдтэй тэднийгээ баярлуулах хэрэгтэй байдаг. Тийм одоо сонин юм төөх байдгийг. Одоо бол өнөөдөр залуучууд атаархмаар гоё шүү дээ. Ерөөсөө гээд маш үнэтэй тоглолтууд хийн. Тэгээд тэгтээ энэ бол гоё хэрэг юм байна. Тэгээд бид нэр одоо тэгээд тэр замын засчилж исэн байна гэж боддог байхгүй эргээд санаа. Тэгээд тэр хэрээрээ бид нар чинь бас 24-нд манай найз нарын одоо төрсөн өдөр, баярын төрсөн өдөр, инх төвшингийн төрсөн өдөр, за хоёгаагийнх маань 28-нд төрсөн өдөр. Дашинд найз нарт төрсөн өдрийн баяр минь төрөгчий өнөөдөр дунд нь тий. Тэгээ бид нар чинь нэг юм 7 хоног баярлдаг одоо галзуу 7 хоног гэж нэрлэдэг. Өөх өстө нэг төрсөн өдрүүдэд тэмдэглээл. Тэгээд инээмсэл тоглоод бүгдөө дагаал ингээд сүргээрээ явдаг нэг тийм гоё үе байлаа шүү дээ. Тэгэл тэр үедээ одоо одооны ярьдгаар бол одууд байсан гэх боловч бид нар бас хөөрхөн тийм дарууханд байсан байж тэгтээ ерөнхийдөө өөрсдөө их тийм гоё эдэрэмж байдаг байжээ. Өөрөөр хэлбэл юу хэлэх гэдэг нь гэхээр аливаа үеийнхэн тухайн цаг бүртээ аз жаргалтай байдаг юм байна гэдгийг л би хэлэх гэдэг. Тийм учраас тэр гоё дурсамжийг өнөөдөр бас ярих хэрэгтэй. За тэгээд инээмсэл тоглож явах одоо дундуур нь бид нар бас дуу зохиодог болж ирсэн. Тэгээд одоо инээмсэлийн маань одоо нэг продюсер хийж отхон туяа төгөлдөр сангийн отхон туяа маань биднийг одоо CD-тэй болгож тэгээд тийм парадокс маягийн юмнууд болсон шүү дээ. Та одоо 5 жилийн өмнө инээмсэл нэг CD байхгүй, нэг клип байхгүй. Тэгээд ерөнхийдөө дуунууд нь болохоор тийм ардын дуу шиг болцсон. Одоо миний дэрэгд одоо инээмсэлийн дуунуудыг дуулаад, миний дууг дуулаад тэгээд наац чи миний дуу гэдэг хэлсэн биш. Тэгээд тиймэрхүү одоо бүр ардын маягийн болцсон. Тэгээд бид нар өнөөдөр энэ өнгөрсөн жил тэрний өмнөх жил цаг дэлгэрийг алдсан. Одоо цаг дэлгэрийнхаа тусгалыг хүндэтгэхэд зүрхний үгээ гэдэг дууныхаа сарын ганц клипээ өнөөдөр бас үзэл үү гэж бодлоо.
зүрхнийхээ үгийг чамд хэльюгэ зүн билгээ мөрөөдөн суух нэгэн мөчөө санам хайрт би чамдаа би яаж хүрэнгэ хацаа чамтай ярьж билээ хайрт би чамдаа би яаж хүрэнгэ хацаа чамтай ярьж билээ сайхан орсон бороонд шүдэрцээ намун байрын гойхон цэцгүүд өнгөнгөөр алгаа намай шамтай учруулах гээ найхан хам бүчнэ намай шамтай учруулах гээ мөрөөдөн суух нэгэн мөчөө санаа хайрт чамдаа би яаж хүрэнгэ хацаа чамтай яаж билээ хайрт чамдаа би яаж хүрэнгэ чамтай яаж билээ Хүн соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчинжавын долгио. За манай нэвтрүүлэг үргэлжлэж байна. Ер нь бол хүний амьдралд дуу гэдэг бол тийм одоо дорсомж ялангуяа над шиг ингээд дуу хөөцөлдөг үнтэй дууны урлаг хөгжмийн урлаг хөөцөлдөг үнд бол аливаа үйл явдал тийм дуутай холбогдож дурсагдж явд юм байна л да. Тэгээд тэр утгаараа би өөрөө их сонин өвөлд их дуртай. Одоо баг багт л аав маань дайсан руу авч гараад чаргаар болуулаад бид нарыг нэг тийм сонин ийм дуртай болцсон. Тэгээд 7 настай байхдаа манайх Москвад очиж аав маань Москвад ажилдаа төлөвлөдөө би одоо анх ингээд Орос сургуульд ороод Орос хүүхдүүдийн дунд Орос улчин нэг тийм шинжлэх айхтар хүчтэй тэмдэглэдэг. Тэгээ би Кремлийн ёлконд анх одоо манай монголчуудын сайдын яамд одоо эгчнэр ингээ хөтлөөд бид нарыг аваад ордог байсан. Туяа эгч, дорчулмын туяа эгч гэдэг одоо манай миний багын найз Георги эгч туяа эгч хөтлөөд намайг Кремлийн ёлконд анх оруулж ирсэн би ерөөсөө мартдаггүй. Өнөөдөр бас дурсмаар санагдлаа.
Тэгээ би нэг юм төмөр харьцагтай бэлэг аваад сүүлд нь тэр Кремлийн ялк Монголд бас орж ирсэн. Одоо аав маань ДСНК буюу зөвлөлтийн шинжилгээ соёлын ордонд захирлын туслах хийдэг байсан. Тэгээд тэр Кремлийн ялк Монголд ороод ирсэн. Манай хүүхдүүд бас тэрэнд нь орж би тэгээ хүүхдүүдэд ярьдаг байсан. Аав нь анх 7 настай хүүхд байхдаа Москвад ингээд Кремлийн ялканд орж ирсэн. Та нар бас өнөөдөр орж ирсэн гэдэг юм уламж одоо гоё манай гэрүүд байдаг. Тэр юу би ямар утгаар яриад байна гэхээр нэг тийм шинжлэлийн ийм баярын одоо сэтгэл энэ бүхэн ингээд дуу хоортойгоо хүний зүрх сэтгэлд бол асар их тийм шигдэстэй байдсан байна гэдгийг би ойлгоод байгаа. Яг өнөөдөр ингээд та бүхнийхээ өмнө одоо нарийн нандин юмудаа хамаагүй ярьж байна. Гэхдээ яг хоо нэг л одоо төлөөллийн нэг хүн учраас над шиг ийм олон бидний үеийнхэн энэ дуунуудыг бас ингээд сонирхдаг байсан байж таарна. Тэгээ би өөрөө бас дуунууд зохиосон одоо Сарантой Бэтгээрийн шинхэн сасны бүжиг гэж байна те. Эсвэл одоо хайрын зөвлөгч гэдэг юм уу. Эсвэл одоо тийм шинжил бит хоёр ч гэдэг юм уу. За тэгээд өнөөдөр би та бүхэнд миний зохиосон 12 цаг гэж дуу байдгийг одоо хишиг долоод дуулсан. Хишиг долоо дөнгөж жоох хөвгт анх гарч ирээд манай университетээс гарч ирээд баг анхных нь клипийг би хийж өгчээсэн болоо энэ дуугаар. Тэгээ өнөөдөр бол хишиг долоо Монголын том хүчтэй дуучин болцсон байна. Би энэ их бахархаж явдаг. Миний одоо анхны дэмжиж гаргаж иржсэн охин байгаа. Тэгээд хишиг долоогийн дуулсан 12 цаг гэдэг дууг та бүхэнд сонирхуулъя.
ер нь бол Соёл кафе би бол хувьдаа энэ 17 онд ийм өөрийнхөө дуртай дуунуудаар бас тийм нэвтрүүлгүүд хий гэж бодож байгаа. Тэрний анхных нь хараацсан нь бол өнөөдрийн шинжлэлийн сэдвтэй дуунууд байгаамаа. Тэгээ манай одоо энэ дуунд дуртай болов би гэж нэг гоё Монгол дууд манай Алтан үеийн захиалсан. Энэ дуунд дуртай болов би гэдэг утгаар л яриад байгаа. Тэгээд шинжлэлээр ер нь ихэд олон сайхан дуу байдгийн дотор миний найз Хоон инх хоёр Монгол улсын урлагийн гагаас сэтгэлтэн Омсөрөнгийн инх хоёр гээд маш одоо тийм авьяаслаг хөгжмийн зохиолч байдаг. Инх хоёр битээр бол олон жил үргэлж найзалж байгаа. Инх хоёр хачин гой дуунуудтай. Манай одоо Ахмадын золбоо гэж хамтлаг биш үү? Зоргоо хөгжмийн зохиолч бид нар найзалдаг. Тэрэн дотор одоо инх хоёрын одоо зохиосон дуунууд бол маш чухал байр суурийг эзэлдэг. Би өнөөдөр яагаад инх хоёрыг яриад байна гэхээр инх хоёрын шинжлэлийн үдэш гэдэг баха тэр шинжлэлийн шүн сайхна гэж Саран тойгийн дуусан нэг дутуу байна шүү дээ. Энэ бол ерөөсөө энэ шинжлэлийн одоо тэр олон дуунуудаас нэлээд тийм сүүлийн үед одоо сүүлийн үеийн залуучуудад ялангуяа мэдхээр энэ дууг би өнөөдөр сонгосон. Энэ дуу клип байдаг юм бэлээ. Манайх ч бас их сонир парадоксод байдаг шүү дээ. Хамгийн гоё хүчтэй дуунууд нь яг чинь клип байдаг. Гэхдээ би өнөөдөр энэ нэвтрүүлгээ их өөрмөцөөр төгсхий гэж бодлоо. Шинжлэлийн шүн болж байгаа юм чинь. Одоо хэрвээ та нар манай нэвтрүүлгийг үзэж явбал бүгдөө хундгаад үүргээд тэгээд караокет чи одоо шинжлэлийн шүн сайхна гэдэг дууных нь үгтэй хамт ингээ бүгдөө дуулаад ингээ шинжлээ хундгаад тулгаад энэ гайхамшигтай дуугаар өнөөдөр энэ нэвтрүүлгээ би өндөрлөе гэж бодож байна. За манай World телевизийн залуучуудад одоо надтай хамт ажилладаг манай багийнхан Амра, Баяна, Гана та бүхэндээ болон corporate convention center-ийн бүтэн жил бидэнд тусалж дэмжиж энэ байр сав гаргаж өгч одоо тусалдаг корпоративын хамт олонд. За тэгээд World телевизийг үзэж байгаа түмэн үзэгч олонд рок попыханд шинжлэлийн мэд хүргье. 17 онд та бүхний амьдрал улам гой өөдрөг, улам гой амжилт арвин ийм сайхан жил болоосоо билээ гэж ерөөй ингээд шинжлэлийн шүн сайхнаа.